Олон зуун жилийн өмнөөс ертөнцийн эзэн нэг хүнийг олны дотроос тусгайлан сонгож өөрийн ажлыг хийлгэх тэргүүнээр томилдог байлаа. ертөнцийн эзний өмнө хүний гмийг цагаатгахын тулд тэр хүн мал гэх мэтийн барьц хүлээн авч ертөнцийн эзэнд өргөн ядалж шатаадаг байжээ. Тэр хүн өөрөө хүч чадал дорой жирийн хүн учраас ертөнцийн эзний замаас хазаасан болон түүний тухай мэдэхгүй байсан хүмүүст энэргэнгүй хандаж чаддаг байлаа. Хүч чадал дорой жирийн тэр хүн бусдын болон өөрийн хийсэн гмийг ертөнцийн эзнээр цагаатгуулахын тулд мал өргөн нядлаж шатаахаас өөр юу ч хийж чадахгүй байв. Гэвч энэ нэр хүндтэй чухал ажлыг хүн өөрийн дураар хийдэггүй байжээ. Өнөртний тэр цагт анх Аарон гэгч хүнийг ертөнцийн эзэн ийм ажилд томилсон бөгөөд зөвхөн ертөнцийн эзний заавраар хүн ийм ажилд орох эрхтэй. Үүний адилаар Есүс Христ өөрийн хүслээр нэр алдартай болж ийм ажилд ороогүй бөгөөд ертөнцийн эзэн эцэг нь түүнийг өргөмжилж "Чи бол миний хүү. Чи бид хоёр одооноос эхлэн эцэг хүүгийн холбоотой боллоо" гэжээ. Тэгээд хожим Есүсийг ажилд нь томилохдоо "Эрт дээр үед малх зэдэх гэгч хүн миний ажлыг гүйцэтгэж байв. Чи түүний адил эрх тушаалтай болно. Энэ бол чиний мөнхийн албан тушаал юм а" гэж хэлснийг ертөнцийн эзний сургаалд бичсэн байдаг. Есүс энэ дэлхийд энгийн хүн болж ирээд энэ ажлыг гүйцэтгэж чадсан эсхийг авч үзье. Тэр үед түүнийг хорон санаатнуудын гараас зөвхөн ертөнцийн эзэн аварч чадах байлаа. Иймээс чи Есүс түүнтэй ярихдаа тусламж гуйн хашгирч үйлэн зовж байлаа. Тэр үед ч тэр ертөнцийн эзэн эцгэн хүндэтгэн хүссэн бүхнийг нь биелүүлэхэд бэлэн байсан учраас ертөнцийн эзэн ихэд анхааран халамжилжээ. Есүс ертөнцийн эзэн эцгийн хүүхээр нэм сайн дураараа тамлуулан алгadaхдаа түүний үгийг туйлбартай дагахыг сурчээ. Ийхүү Есүс үүргэн гүйцэд биелүүлж өөрийнх нь үгийг дагсан бүхэнд мөнхийн аврал өгөх үндэс боллоо. Есүс бол үнэхээр ертөнцийн эзний томилсон тэргүй юм. Үүгээрээ тэр эртний малх зэдэхтэй адил болжээ. Бид загталдаа энэ сэдвээр олон асуудал ярихыг хүсвч та нар одоо сургаал сайн ойлгодгүй учраас тодорхой тайлбарлахад ч хэцүү болж байна. Та нар Есүст итгэсэн цагаас хойш өдий хүртэлх хугацаанд сургаал зааж чаддаг болсон байх ёстой. Гэвч тийм биш ажээ. Харин одоо ертөнцийн эзний сургаалаас ойлгоход хамгийн хялбархан үндсэн зарчмыг хүртэл та нарт дахин заах хэрэгтэй болж байна. Үүнээс үзвэл та нар бор хоол идэх болсон насан туршид биш, сүүн тижээлтэй хөхүүл хүүхдийн адил ажээ. Тухайлбал зөвхөн анхны үндсэн зарчмыг ойлгосон хүн ертөнцийн эзний ариун замаар явах туршлага багтаа байдаг. Яагаад гэвэл тийм хүн зөвхөн бачир хүүхэд шиг гинэн бодолтой ажээ. Хүн өсөж бойжоод бор хоол идэж чадах болдог. ертөнцийн эзний сургаалаас суралцах хүн үүнтэй адил юм. Тэд зөв бурууг таних ариун их туршлагатай болно.